шүүгдэж авч байгаа юм. Болчихсон. За Сүхбаатар аймгийн 90 иргэний давзаалах шатны шүүхийн төслийн иргэн шүүх хурлыг нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймагт сум дундын 90 иргэний анх шатны шүүхийн 2025 оны 2 сарын 6-ны өдрийн 181 дугаар шийдвэртэй холбогдогч элбэг заяад холбогдох төслийн иргэн хийнэлцэн нарийн бичгийн даргаал шийдс танилцуулъя болсон сорч. Холбог сууж. Ихтэй холбоотой санал хүсэлт байна уу? Өмгөөлөгч прокурорт санал гахгүй. шүүгдэгчд. Энэ шүүрийг авчих. Энэ шүүрийг авчих. Энэ шүүрээ. Оо тийм шүү дээ. Шүүр гэнгүүт юу шүүр гэх вэ? Гайхаад. Насаа бүр гаргачихаа. Гараа тавь. Энэ яг торлын тагын шүүртэй ядлаа. Манай нэг үйлчлэгчтэй байгаа. Уранбаяр ганцаараа уймраад байна үгүй. За өнөөдрийн шүүх хуралдааныг Сүхбаатар аймгийн 90 иргэний иргэний давзаалах шатны шүүхийн шүүгч оюун төгөлөг миний үе даргалж Доронтой аймгийн 90 иргэний иргэний давзаалах шатны шүүхийн ерөнхий шүүгч уртнасан шүүгч ганц чимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ганжуурж прокурор Соронзон Молд нарыг оролцуулан явуулнаа. Шүүх бүрэлдэхүүн нарийн бичгийн дарга прокурорыг хууль зүйн сүнслэлээр татгалзах хэрэгтэй. Татгалзал байна уу? Прокурор өмгөөлөгч холбогдох. За танхимд байгаа бүхэн шүүх хуралдаан даргалагчийн тавьсан шаардлага шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байгаа. Шүүхэд хандаж үг хэлэх, тайлбар хэлэхдээ бол босож судлаасаа болсон тохиол зангаа хэрэглэхгүй. За гар утсаа унтраах эсвэл дуугүй тохиргоон дээр тавиараа шүүх хуралдааны явцад бол саад учруулж болохгүй. Шүүх хуралдааны явцын дуу төвчний бичлэг хийж бол архивлэгд хадгалагдчих байгаа. Оролцогч нарын хувьд шүүх хуралдааны явцад тайлбарх, нотлох хэмжээ шинжилсэн судалгаанд оролцох, талууд дүгнэлт санал хэлэхдээ анх шатны шүүхийн тэмдэглэл дуу төвчний бичлэг хэрэг давагдсан нотлох баримтыг ашиглах бол эрхтэй. Ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдлын ялыг хөнгөрүүлэлттэй холбоотой баримтыг бол гаргаж өгөх боломжтой байгаа. За шүүх хуралдааны дэг зөксөн тохиолдолд эхний удаа сануулсан төслийг давтаж гаргасан тохиолдолд бол хууль заасан шийтгэлийг бол оногдуулах болно. Тэгээ шүүх хуралдааны дэг эрх үүргийг тайлбарлаж өглөө. Тэгээ хэрэг хэлцэх дарааллыг тогтооё. Илтгэж шүүгч миний бие хэргийн талаар илтгэж танилцуулна. Холбогдогчийн давзаалт хомзын үндэслэлийг сонсон нотлох баримт шинжилэн судална. Тэгээд оролцогч нарын тайлбар дүгнэлт саналыг сонсноо. За энэ хэргийг бол давзаалтах шатны шүүх 2 сарын 25-ны өдөр бол хүлээж авсан байгаа. Холбогдогч 95 онд төрсэн ослтой эрхтэй бүрэн дунд боловсралтай мэргэжилгүй хуваарай машин цэцүүрийн газар ажиллаулдаг ам бол 2 эхийн амт Баруус сумын 7-р аг Цэлмэг хотхны 1-р байрны 102 таатад оршин суудаг. Хилчин огт Батцангийн элбэг заяа гэж хүн байна. Элбэг заяа нь 25 оны 1 сарын 11-ний өдрийн 2 цаг 30 минутын үед Баруус сумын 1-р агийн нутагтах Сод Монгол шатхуун түгээх станцын автомаар Прус 41 маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах фундаментыг зөвлөх хэрэгэлсэн үедээ буюу 216% согтолтой үедээ жалаацсан юм зөрчилд холбогдсон байгаа. Цагдаагийн газраас түүн төслийн тухай 14 7 зүйлийн 5-1 заасан шийтгэл оногдуулахаар хэргийг анх шатны шүүхээс шилжүүлсэн. Анх шатны шүүхээс түүнийг бол зөрчил үйлдсэн гэм буруутай гэж үзээд тээврийн хэрэгсэл жалаацах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 8 хоногийн хугацаагаар баримтлах шийтгэл оногдуулсан. Холбогдогч би В английн үнэмшигтэй явж олон жилийн өмнө энэ төрлийн зөрчилд холбогдож ирсэн. Гаргасан зөрчлөө ухамсарлаж байгааг харгалзан 1 жилийн хугацаанд жалаацах эрхийг хасаж
400,000 төгрөгөөр торгож өгнө гэсэн ийм гомдлыг гаргасан. За холбогдогч босоорой. Гомдлоо дэмжиж байгаа юу? Үндэслэлийн нэмж хэлэх зүйл байна уу? Энэ гомдлороо энэ үндэслэлээр л яв. За сууж. Хэрэгээс шинсэн судлуулах нотлох баримт прокурор өмгөөлөгчд бий юу? Баггүй. За өмгөөлөгчийн тайлбар саналыг сонслоо. За өнөөдрийн шууралдаанд Элбэг заяагийн өмгөөлөгчөөр оролцож байна. За давзаалт гомдлыг бол холбогдогч өөрөөдсөн байсан. За миний хувьд бол шүүх хуралдаанд оролцох юм. Шаардлагатай шүү. За Элбэг заяагийн хувьд үеийн ангиллын эрхийн үнэмлэхтэй за шүтлтийн зэргийн хувьд нэг 216%. За энэ төрлийн зөвчлийг бас тавтамжийн хувьд одоо нэлээд бас цаг хугацааны хувьд өнгөрсөн учраас надад одоо нэг жилээр жолоод ирэх 8 хоногоор баримтжилж өгөөч гэсэн гомдлыг гаргасан байгаа шүү. Ямар шалтгаанаар одоо 8 хоног баримтлах ял авахгүйгээр одоо торгох шалтгаан өгслөө бас энэ давзаалт гомдол дээр бичсэн байлээ. За Элбэг заяагийн хувьд нөгөө засварын газар ажилладаг. За магадгүй одоо бас иргэдийн мөргөлдсөн за эвдэрсэн тээврийн хэрэгслийг засдаг. За тэргээр бас амьдрал ахуйгаа авч явдаг ийм залуу гэж ойлгосон. За 8 хоногийн хувьд бол бас одоо яс сэтгэлийн хувьд бол бас богино хугацаа хамгийн одоо баруун 70-30 хоног. Тэгэхээр 8 хоног одоо суухгүй шалтгаан өгсөл хогийн одоо шалтгаан өгсөл энэ хүнд байгаа гэж ойлгож байгаа. Тийм ч учраас бас давцаалт хоног гарсан байна гэж ойлгож байгаа. Тэрнээсээ одоо юу гэдгийг энэ зөвчлөө одоо хүлээн мэдүүлэхгүй маргасан ийм нөхцөлөд бол харагдахгүй байна. Ийм учраас одоо нэгэн хуулийн дээр зөвчлийн тухай хуулийн дээр 14.7 5 дахь хэсгийн 5-1-т одоо сонгох зохицуулт байгаа учраас за давх одоо энэ сонгох зохицуултыг хийгээс нэг жилээр жолоод өрхийг хасаж 8 хоногийн баримтлалыг одоо 400 гэж болгож өөрчилж өгөөч шиг бол түүнээс хүсэж байна. За Элбэг заяагийн хувьд одоогоор бол одоо хамтран амьдрагчтайгаа хүүхдтэйгээ байдаг. Албаасны одоо гэр бүл биш. За бас одоо ахуйгаа одоо авч явдаг ийм нөхцөл байгаа учраас тэрний хувийн байдлыг одоо бас хамжиж агсны одоо шийдэх тогтоолт одоо шийдвэртээ өөрчлөлт оруулж одоо таргаж өгөөч гэж шүүгдсэн шүү. Өөр санагч таалах шүү. За прокурорын тайлбар дүгнэлтийг сонсъё. Сүхбаатар аймгийн прокурорын газрын нэлтийн прокурор Соронзон бол би одоо Элбэг заяад холбогдох давзаалт шатны шүүх төрчлөлийн иргэн давзаалт шатны шүүхлэн дараах тайлбар дүгнэлтээ гаргаж байна. Элбэг заяадгийн согтуугаар цэвэр эрсэлж жолоодож замын үйлчлэгэнд оролцсон үйлдэлт болохоор анхан шатны шүүхээс тээвэр эрсэлж жолоодохыг нэг жилийн хугацаар авчиж одоо 8 хоногийн хугацаагаар баримтлах шийдвэр оногдуулсан. Түүний хувийн байдал болон шинж нөхцөл байдал мөн согтуурлын хэмжээнд болохоор тохирсон байна гэж үзэж байгаа. Элбэг заяа нь болохоор урд 2021 онд энэ төрлийн төвчлөлд холбогдож шийдгүүлж ирсэн мөн одоо түүний согтуурлын хэмжээ 216 буюу дунд байгаа. Түүнд баримтлах шийдвэр оногдуулах үндслэл болсоо. Тэгээд түүнд болохоор баримтлах шийдвэр оногдуулсан анхан шатны шийдвэр болохоор үндсэлтэй байна гэж дүгнж байгаа үзэж байна. За холбогдогчид нэмж хэлэх зүйл үү? Шүүх хуралдаанд хандаж хэлэх үг байна уу? За шүүх бүрэлдэхүүнээс оролцогч нараас асуулт байна уу? Шүүх бүрэлдэхүүнд. Бинийг оролцож байгаа асуулт. За. Энэ нөгөө тухайн энэ юуны газар засварын газар ажиллаж ирсэн үү? Тий. Одоо ямар ажил хийж байна? Одоо би автобус хоторонд автобусанд туслахаар явж байна. Туусандаа тий. Гэхдээ чи эрхийн үнэмлэхгүй гэж яхаараа гүн ачаад тийш нэг зөвлөх зөвлөгч. Тэр тэгээ яаж явд юм? Энэ 7 хоног 2
2 удаа. 7 хоног 2 удаа явдаг. Одоо тэр ажлыг хийж байгаа. Хийж. За зөвөр асуултгүй. За шүүх бүрэлдэхүүн зөвлөлтийн шүүх хуралдааны төр завсарлаа.